За өчигдөр мэнд хүргэе, энэ өдрийн мэнд хүргэе та бүхэндээ. За өнөөдрийн сэдв бол мэдээж 5 дугаар сарын ерөнхий төлөвийг харна. За энэ дээр юу багтсан байгаа вэ гэхээр 5 сарын өөрөжин ерөнхий энэ дээрийг ямар хуу байна гэдгийг хараад сахиусуудын өгцөн өвлөгөө болон эрүүл мэндийг оруулсан байгаа. Мөн астрологийн зурхаа орсон ба 5 дугаар сарын ерөнхий зурхаа болон од гарагсын нөлөөний талаар богино хэдхэн минутын астрологийн хураангуй орсон байгаа гэдгийг дуулахад таатай байна. За яг астролог үзэх сонирхолгүй бол яг тэрийг алгасаад шууд бүлгийн сонголтонд та нар минь орчиж болно. Гэхдээ астролог сонсчвол зөвөр юм байна. За эхлээд бүгдээрээ сонголтоо очих дараа нь астрологийн булан руу ороод тэгээд мэдээж бүлгийн сонголтуудаа үзээд явна гэсэн үг. За нэг дугаар нь энэ ногоон лаг сонгосон байх учиртай. 2 дугаар нь шар, 3 дугаар нь улаан. За тэгээд бүгдээрээ ажил, карьер, хайр, дурлалын ерөнхий төлөв болон мөнгө санхүү гэд бүгдийг детальчлаад хараад явчих болно. За тэгээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Надтай холбогдох хаягууд болон Instagram, Facebook хаягууд болон онлайн дэлгүүрийн линкүүд description box дээр байлсан байгаа. За тэгээд ерөөхдөө өнөөдрийн хийсэн 5 дугаар сарын ерөнхий төлөв маань миний 3-4 цагийн турш бэлдсэн хүч хөдөлмөрийн минь үнэлж subscribe дарвал маш их талархах болно. За тэгээд ерөөдөө сэтгэл комент бичиж үлдээгээрэй. За тэгээд бүгдээр эхлээд астрологийн хураангуйг үцэцгээгээ дараа нь бүлгийн сонголт руугаа орох болно. Намайг ярьж явах оронтой бичлэгээ зогсоож байгаа сонголт аж болно. Бити стресстэй. Энэ бол ерөнхий төлөв болохоор баг зэргийн тухай хүн зөрүүтэй гарч магадгүй зүйл байдаг. Гэхдээ тийм амар зөрүүтэй биш. Хоёрдугаар нь хүүсийн ялгаа байхгүй. Яг өөрөө үзэл эрэгтэй эмэгтэй гэдэг үднээс өөрсдөө үзээд явчаарай. За нэг дугаар нь 2 3. За бүгдээрээ астрологийн хураангуй зурхааны дараа уулзцгаая. 2025 оны 5 дугаар сарын астрологийн ерөнхий зурхаа болон од гарагсын нөлөө. 5 сард од ирсэн хөдөлгөөн гарагсын байрлал нь хүүхний дотоод өөрчлөлт харилцаа, ажил, мэргэжил, сэтгэл зүйд гүн гүнзгий нөлөө үзүүлэхээр байна. Энэ сард гарах астрологийн үйл явдлууд дараах байдлаар томилог хүргэж байна. Плутоны ухрах хөдөлгөөн. Плутоны ухрах хөдөлгөөн дотоод өөрчлөлт сэтгэл зүйн гүнзгий цэвэрлэгээ хийхэд тохиромжтой үе юм. Энэ хугацаанд хуучин зуршил, сэтгэл хөдлөлийн хүнд ачааг хайж өөрийгөө шинжлэх боломжтой. 5 дугаар сарын 12-нд хилэнцний ордны бүтэн сар энэ өөрчлөлтийг улам гүнзгийрүүлнэ. Сатурн гариг хоньны орд руу шилжих 5 сарын 25. Сатурн хоньны орд руу шилжих нь дараагийн 2.5 жилийн турш сахилга бат хариуцлага өөрийн үнэнч зорилгод төвлөрөхийг шаардах шинэ үеийг эхлүүлнэ. Энэ шилжилт нь хүүхний өсөлт бүтээлж байдаг шинэ боломжуудыг нээх болно. Буд хоньны орд руу шилжих 5 дугаар сарын 10. Буд гариг хоньны орд руу шилжих нь харилцаа холбоо, мэдээлэл дамжуулалт, бүтээлч илэрхийлэлт тогтвортой ухаалаг хандлагыг дэмжинэ. Гэсэн хэдий ч энэ үед зөрүү зан өөрийнхөө зүтгэх хандлага нэмэгдэх магадлалтай. Нар эхрийн орд руу шилжих 5 сарын 20. Нар эхрийн орд руу шилжих нь сэтгэл санааны хөнгөн байдал, сониуц зан, хурдан үйлдэл хийх эрмэлзлийг нэмэгдүүлнэ. Энэ үеийн шин санаа төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Сугар гариг хоньны ордод байх 5 сарын турш сугар гариг хоньны ордод байх нь хайр, дурлал, гоо сайхны харилцаанд шууд зоригтой хандлагыг дэмжинэ. Энэ нь шинэ харилцаа эхлүүлэх, одоо байгаа харилцааг гүнзгийрүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Ажил, мэргэжил ба санхүү 5 сарын ихээ нар ухрын ордод байх хугацаанд тогтвортой байдал, төвчээр, санхүүгийн төвлөрөлт анхаарал хандуулах хэрэгтэй. Сарын сүүлээр нар эхрийн орд руу шилжиж шин санаа төсөл эхлүүлэхэд тохиромжтой үе эхэлнэ. Хайр, дурлал ба харилцаа сугар гариг хоньны ордод байх нь хайр, дурлал шууд зоригтой хандлагыг дэмжинэ. Энэ шинэ харилцаа эхлүүлэх, одоо байгаа харилцааг гүнзгийрлэхэд таатай нөхцөл бүрдүүлнэ. Эрүүл мэнд ба сэтгэл зүй. Плутоны ухрах хөдөлгөөн хилэнцгийн бүтэн сар зэрэг нь сэтгэл зүйн гүн гүнзгий өөрчлөлт, дотоод цэвэрлэгээ хийхэд тохиромжтой үе юм. Энэ хугацаанд сэтгэл санаагаа тогтвортой байлгаж өөртөө анхаарах нь чухал. Онцлог өдөр 5 сарын 4 Плутоны ухрах хөдөлгөөн эхэлнэ. 5 сарын 10-нд буд хоньны орд руу шилжинэ. 5 сарын 12 хилэнцгийн бүтэн сар болно. 5 сарын 20 нар эхрийн орд руу шилжинэ. 5 сарын 25 Сатурн хоньны орд руу шилжих болно. Энэ сад од ирсэн нөлөөгөөр дотоод өөрчлөлт, шинэ эхлэл, харилцаа, ажил, мэргэжилд шинэ боломжууд нээгдэх тул өөрийгөө соншиж зүүн совиндоо итгэх нь чухал байна.
За нэг дугаарынх маань таараад уншлагада давтаа морил энэхүү ногоон ланг сонгосон байх учиртай. За тэгэхээр эдгээр 3 үзэр дээр болохоор танд чамд ирүүлсэн сахиусуудын мессеж магадгүй зөвлөгөө ээж болно. За энэ нь болохоор 5 дахь сарын ерхий энерги. За тэгээд энэ дээр нь болохоор эрүүл мэндийг гаргаж ирсэн байгаа. За эхний үзэл дээр бол Turkey. Энийг би цацагт гэрүүл гэдэг баг те гэж бодохын зөв үстэй. За ингэж хэлж ин л да. You may soon receive an important but very unexpected gift. Sacrifice a lot to help you. За ихэдээ бол таатан удахгүй маш чухал боловч огтхон ч хүлээж байгаагүй нэгэн бэлгийг хүлээн авнаа. Үүнийг хүндэтгэлтэйгээр тэ хүлээн аваарай гэж байгаа байхгүй. Танд хаалгыг нээж өсөж дэвчих тань туслахын тулд хин нэгэн их зүйлийг золиослсон байна. Олон зүйлсийн эргээр өөрчлөгдөх гэж байна гэж хэлж байна. Тэгэхээр энэхүү өөрч ингээд амжилтын ч юм уу сайхан мэдээтэй үүд хаалгыг нээжхийн тулд нэг хүн ялангуяа магадгүй ч ойр дотны ч хүн байж болно. Хамаатан садан эцэг их эсвэл чиний хайртай нөхөр, найз залуу эсвэл чиний эхнэр тэ найз хүнч байд юм уу тэ бас тусалсан байх магадaltaй. Тэгээ энэ сарда бол сахиусууд бас маш сайхан мессеж ирж байна. Сайн мэдээ сонсогдноо гэж өөр ч хүн хүдээж байгаагүй тэ бэлэг ирэх нь байна. За энэ юу байж болох вэ те? Тэгэхээр ингээд ерөөхдөө бол ихэнх зүйлүүдтэй нэлээд сайнаар өөрчлөгдөн би болно гэж харагдаж байна. За тэгэхээр 5 дахь сар та бүхэн минь гинтийн өөрчлөлт болон сайн мэдээнд бэлтгэлтэй байх хэрэгтэй байна шүү. Юу ч байж бол хайр дурлал, мөнгө санхүү, ажил карьер дээрч байж магадгүй. За тэгэхээр энэ болохоор Empress үзэр гарч ирж байна. 5 дахь сарын та бүхний минь ерхий энерги. За тэгэхээр энд бол ер нь бол Empress биш уучлаа Temperance гэдэг хөзөр гарч иж байна. Тэнцвэртэй байдлыг бас төвчээрийг илтгэдэг хөзөр байгаа даа юм. Тэгэхээр ерхий энергийн хувьд бол 5 сарда тэ энэ сард альва зүйл тайван ухаалаг айжмаар хандвал их амжилт олно гэж мэдэрлээ. Яарах эсвэл хийц сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нь зохимжгүй асуудалд ивэр хандаж тэ шийдвэрлэх хэрэгтэй бас сэтгэл санааны тэнцвэрт байдал хадгалан чухал юм аа. Ерөнхийдөө бүх зүйл тэнцвэртэй байдал, тайван байдлыг илтгэж байгаа байхгүй юу? Тэгэхээр ерхий энерги чинь тэнцвэр, тайвшрал, дотоод зохицол дээр төлөвш байна. Бүх зүйлтэй ингээд цагтаа гэдгийг марталгүй төвчтэй бай. Одоо бүх юм цагтаа байдаг те гэдгийг бодох хэрэгтэй. Цаг нь болохоор бэлэн болон цаг нь болохоор юм шиг юм уу? Ус баг галах шиг эрг зүйлсийг зохицуулж сурах нь энэ сарын чинь гол зорилтууд бөгөөд амжилтын төлөвөө болно гэж харагдаж байна. Тэгэхээр манайхан маань ингээд түргэн шийдвэргүй байдалтай хамаарахгүй тэгэл ус шиг байж заримдаа гал шиг байж чадах хэрэгтэй альма юм ихлээд хийхээсээ өмнө бодох тэнцвэртэй байдлаа хадгалах зэрэг хэрэгтэй юм байна гэж харагдаж байна. Энергийн төвшингийн хувьд бол ерөөхдөө тайван ухаалаг байдлаар илүү энэ сарда хөдлөх шинжтэй байна. Одоо ялва зүйлийг илүү бодож нэгтэлж тэ түргэн хандлага давтахгүйгээр илүү их ухаарал сэрэмжлэлтэй байхаар тайван мөртлөө ухаалаг алхам хийх шинжтэй энергийг бол 5 дахь сард би та бүхнээс мань бол мэдэрч байна. Тэгэхээр би түрүүн бол хэлсэн зүйлүүд байгаа те. Ус баг галс шиг байх заримдаа хэрэгтэй гэдэг нь ус төлгөөн мөртлөө тогтун гал дүүрэлцсэн мөртлөө хүчтэй байдаг. Тэгэхээр энэхүү энергийг бас хослуулах нь бас зөв юм аа гэсэн утга юм. Утгаа би бол хэлээд байна. За ингээд эрүүл мэнд дээр энэ сард таны эрүүл мэнд ямар ах вэ? Бас юм дээр анхаарах гэдэг хөзөр дээр болохоор Page of Pentacles гарч ирсэн. За тэгэхээр энэ сарын эрүүл мэндэд илүү төлөвлөгөөтэй тууштай хандах шаардлагатай. Магадгүй те хооллол, дасал, хөдөлгөөн болон унтж хэвтэх цагаа сайн зохицуулах зэрэг дээр анхаарах хэрэгтэй. Ходоод гидсний шимж тижэл одоо шингэлтэнд анхаарах хэрэгтэй. Магадгүй нэг идэж байгаа нөө хоолч шингэхгүй улмаас ходоод ч хямарч магадгүй юм байна. Тэгээд үүнээсээ болоод болилцын солилцоо алдаж магадгүй гэж харагдж байна. Тэгэхээр жижигхэн ч гэсэн шинж тэмдэг илэрсэн бай. Энэ сарда бол та нар маань анхаарах хэрэгтэй. Нэг айгу сонир юм хэлчихв. Сонирч байхгүй. Гэтэ энэ миний мэдэрснээр бамбаа дутагдал
айгүй бамбайн дааврын дутагдал эсвэл бамбай дааврын илүүдэлтэй ч юм уу байж магадгүй бас шин тэмдэг харагдчих. Шулуух бол гэхэд сүүлийн үеийн судалгаагаар бол монголчууд дундаас хүн болтны 2-3 хүн ам гэлөө 2-3 хүн дутмын нэг нь бамбай дааврын дутагдал юм уу илүүдэлтэй гэсэн эрүүл мэндийн судалгаа гарсан байдгийн. Тэгээ үүнтэй бас хамааралтай байх магадaltaй, хоолны шингэлт сайжрахгүй байх магадaltaй, бодисын солилцоо удаашрах ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд ажиглагдж байна. За тэгээ бодисын солилцоо удаашраад ирэхээр угаасаа гээд бамбай дааврын дутагдaltaй болж эхэлдэг л те. За тэгэхээр та нар минь эрүүл мэнд, зөв хооллолт, тасалт хөдөлгөөн, сайн унтаж амрах дээрээ ерөөдөө энэ сард анхааруул эрүүл мэндийн байдал их асуудалгүй. Гэхдээ би нэг юм ходоодны хямрал хоошингийн тал дээр нэг асуудал үүсч магадгүй гэж бас хараад байна. За тэгэхээр эдгээр зүйлсүүдийг бас авахгүйх ухаанаар хандаарай гэж хэлье. Ямарваа нэгэн багхан ч шинж тэмдэглэл ирсэн бол та бүхэн байна. За баг гэж бодолтгүй арга хэмжээ аав шүү. За тэгэхээр энэхүү хүзрийг хэрэглэхээр шийдсэн. Тэгээд би нөгөө жижигхэн гартаа болохоор том хүзэр бас нэг хэрэглэх дургүй байдаг байхгүй юу. За тэгтээ яг энэ хүзэр маань өнөөдөр ашиглаад үзье. Дандаа нөгөө голтуу жижигхэн хүзэр хэрэглэдэг. Тэгэхээр өнөөдөр миний үзэх сэдэв бол эхний сэдэв бол нэг дугаарынхын маань хувьд бол ажил карьер болон мөнгө санхүү дээр үзье. Тэрнээс эхлэе. Дараа нь хайр дурлалаа үзээ авчээ. За сая бол энерги, эрүүл мэнд, сахиуцуудын мессеж юу гэсэн байгаа те. За тэгэхээр өмнө би ажилгүй хүмүүс гэж одоо тусна хувааж үздэг байсан бол энэ удаад би нэгтгэхэд үзээд талаас нэлээд ойлгомжтой яриад явчих болохоор тэгээд тайлбарлаа явчихна. Тэгээ сайн сонсоод явчаарай. Ажил карьертай болон одоогийн байдлаар ажил хайж байгаа хүмүүстэй бүгдийг нь аль болох олон талаас нь хараа явчих. Том үзэж жоохон гар ядараад тийм аа. За нэг дугаарх нэмийн хувьд 3 сарын ажил карьер болон мөнгө санхүүгийн ерөнхий төлөв ямар байх вэ? Төвөндка. Two of Pentacles, Ten of Wands, Three of Pentacles гарч ирж байна. За дахиад Judgment, World, Chariot. Окей. Хамгийн дээд талд Five of Swords гэдэг хүзэр гарч ирж байна. За баяныг энд тавиад энд тавьчих. Надад бол ажил, карьер, за мөн зөвлөгөө бод нэмэлтээр Oracle карт татъя. Зөвлөгөө байна уу? Юу вэ? Нэмэлт мэдээлэл юу вэ гэдэг нэг хүзэр гаргаж ирээ нэг дугаар нэмэн. Хувьд. Окей. Independence буюу одоо би даасан байдал гэдэг хүзэр гарч ирж байна. За тэгээд эхлээд энэ дээр юу хэлж байгаа нэхээр ерөөхдөө бол зөвлөгөө гэж харж байна. Өөрийнхөө мөнгийг те өөрөө зохицуулаа. Атаа ингээд би даасан байдал чинь илүү одоо найдвартай байдлын баталгаа болон тийм болохоор бусдаас бити хамааралтай бай гэж. Тэгэхээр би даасан байдал мөнгө санхүү дээр өөрөө бие дааж өөрөө хариуцныг бол бусдаас бити мөнгө гуйж санхүү дээр хамааралтай амьдрал эсвэл мөнгө санхүүгаа тэгээ бусдад хамаагүй хэрэглүү зарцуулах тал дээр болгоомжтой байж өөрөө бүх зүйлийг зохицуулах гэсэн утгатай. За тэгэхээр энэ дээр болохоор миний мэдэрснээр бол юм байна л да. Одоогийн байдлаар ажил карьертэй те хүмүүсийн манд хувьд бол маш хэцүү сарын сард яг өмнөний хэлхий шулах өөрчлөлттэй ингээд нэг доор бараг 2-3 зүйлийг амжуулах шаардлагатай байдагтай ингээд бараг унтаж хэвтэх цаг нь хомсгонтэй бараг босоогоор явж байхдаа хоол иддэг ч юм уу те нэг 3-4 цаг ч юм уу унтах шинжтэй маш шаргуу ажиллаад үүнээсээ маш
ядарн гэж харагдчих. Тийм болохоор заримдаа одоогийн хийж байгаа ямар ч ажил байсан албан байгууллагад ажилладаг бай, улсын байгууллага хуваарай бизнес хийдэг ч юм уу те юу ч хийдэг байсан бай. Хүмүүсийн маань хувьд бол энэхүү одоогийн байгаа байр байдлаасаа болох уу? Болсон дээр үү яадаг юм бэлээ гэсэн байдлаар бол хандах нэ. Тэгээд энэ бол нэлээ ингээд ажлын ачааллаас болоод нэлээ стресстэй байх сарууд бол ажиллагдчих байна. Гэхдээ та нар маань ялангуяа хуваарай бизнес хийдэг ч юм уу, дангаараа бие даажим хийдэг хүмүүс байгаа бол бүх зүйлийг нуруунд дээрээ үүрээд байхгүй, ачааллаад байх шаардлагагүй. Одоо стрессээ ч юм уу ажлын ачааллаа тэнцвэртэй зохицуул хэрв чи багаар ажилладаг бол тий. За би ийм хий чи ийм хариуцж авч гэдэг юм уу. Хэрв чи доорох хүн ажилладаг юм бол бүх зүйлийг өөр дээр аваад тахгүй. За энийг хийгээд тэнийг бэ зохицуулж гэдэг юм уу тий. Энэ дээр триопендикасаар багийн ажиллагаа ер нь бол айгүй хэрэгтэй чухал гэж бол харагдаад байна. Багаар ажиллах, хуваарлах, стратегтэй, бодлоготой, тактиктэй байх хэрэгтэй гэж харагдж байна. Ингэж чадах юм бол дээрэс нь энэ дээр хүчтэй буйжгүй урагшлах юм бол ажил гэрээр мөнгө санхүү дээр ихэд бол 5 дугаар сард нэлээд амжилт гаргана. Тийм болохоор энэ дээр бас бие даасан байдал гэдэг бас мөнгө санхүүгаа өөрөө илүү зохицуул гэдэг. За ямар нэгэн байдлаар ажил төвлөрөх байхгүй ч юм уу ийш тийшээ яваал ажил хайгаал нэгээс нөгөө газрын албан байгууллага юм ч юм уу те хаалга уу тогшоод яваад байгаа хүмүүс мэн байгаа бол те төвнөөсөө болоод маатгүй 4 дугаар сард ажил төвлөлд ороогүй те хэдэн сар ажиллахгүй байсан бол 5 дугаар сар сайн мэдээтэй эхний нэг 2-7 хоногийн дотор ч юм уу 5 дугаар сард ерөөхдөө бол 5 дугаар сарын дундуур байх магадлал нэртэй байна. Та бүхэн маань ямар нэгэн байдлаар өөртөө тохирох ажил төрөл 5 дугаар сард олж чадна гэж харагдаж байна. Гагцгүй энэ чарат хүзэр дээр юу хэлээд байна вэ? Тууштай байдал, урам зоригтой байдал, няцахгүй ухрахгүй байх, урагшаа тэмүүлэх зоригтой байх байдлыг бол өөрөөс чинь шаардах нэ гэж харагдаж байна. За тэгээд 5 дугаар сард магадгүй та бүхний минь хувьд бол ямар нэгэн байдлаар ингээд одоо юм да за офисын ч юм албан байгууллагт улсын төрийн байгууллагт ажилладаг хүмүүсийн минь хувьд бол тэгээд хитрхи ингэж хамаа бүх зүйл дээр ачааллаад эсвэл дарагчин ч юм уу хамт олон ч хамаг зүйлийг чиний нуруунд дээр өрүүлээд байх шинжтэй байна. Чи бүр ингээд залхаад те одоогийн байгаа ашаасаа гарыг гэдэг ч юм уу те нэлээд эргэлзээтэй байх шинжтэй харагдаж байна. Гэхдээ энэ дээр юу арах хэрэгтэй вэ гэхээр удирдлагатай хажим хамт олонтой ярилцаад өнөхөө байдлаа шудраг бус байна гэдэг талаар тайлбарлаж хэлэх юм бол асуудлууд шийдэгдэх шинжтэй гэсэн илүү нуруунаас ч бага зэрэгсэн ачаа аваад хайн. Тийм болохоор энэ дээрс бие даасан байдал нь бас заавал мөс санхүүтэй холбоотой биш л дээ. Өөрөө бие дагаа шууд ингэ зоригтойгоор өөрийнхөө төлөө та нар маань 5 дугаар сар дуурсан дээрээ гэсэн үг. Яа тийм харагдаад байна. Тэгээ ерөөхдөө бол нэлээ ингээд ачаалалтай ажиллах завгүй өдрүүдийг бол 5 дугаар сард өнгөрөхөр харагдаж байна. Хамт олонний зүгээс бас өөрчлөн хэцүү байгаа бол өөрийгөө ойлгуулад тусалж дэмжин гэж харагдаж байна. За тэгээд хувийн юм хийдэг хүмүүстэй бол хэлсэндээ дөрөн бол ингээд бүх зүйлийг өөр дээр аваад авахгүй. Хэрвээ ингээд ажиллаа барахгүй байвал нэмэлтээр ажилчин доор ажиллах хүн авч иж өөрийнх нь уран дээрээс ачааллыг багасгаснаар илүү логикоор бодохтой илүү ингэж 5 сэлэм шиг ингэж стресст зоохгүй байж чадах нь энэхүү зөвлөгөө дааж чадвал те доороод нэг ганц хоёр хүн тусламжийн гарыг сунгаад авчих юм бол World хүзэр шиг гэсэн амжилт ерөөхдөө 5 дугаар сард мөнгө санхүүгийн хувьд ч дээр ажил карьерийн хувьд ч дээр нэлээд тогтвортой өсөлт дэвшилттэй болж эхлэх нь байна. За хэцүү хөдөлмөр ихэнх сар та бүхэн минь хийх ч гэсэндээ үүнийхэн хэмжээгээр мөнгө санхүүгийн асуудлаа ч гэсэн тодорхой хэмжээнд нэлээд цэгцлээд явчин санхүүгийн байлуудаа сайжруулад явчнаа гэж харагдаж байна. Гацгүй нөгөө нэг одоогийн ажил байдал дээр тэ ингээд та нар маань ингээд эргэлзээд байгаа болох уу яах уу гэдэг юм байгаад зөвхөн зорилгоо зөв тодорхойлол эргэлцэхгүйгээр урагшаага тэмүүлээд хийгээд яваад байвал яах нь вэ? Амжилт та нарыг 5 дугаар сард хүлээж байна. За тэгэхээр ерөөдөө энэ сарда бас энэ дэр хүзэр дээр гарсан штэ юм бол
тэнцвэртэй байдлыг баримтлах тал дээр гарсандаа ус ба гар шиг бай гэж би бас хэлээд байгаа нь хитрхи их бүх зүйлийн араас өөрөө чаргууцлаад өөрөө хийгээд авахгүй өөрийгөө амраагаад хамтын ажиллагаа, багийн ажиллагаа эхлүүл хэрэгтэйгээс гадна хэрэг хуваарэ мэддэг эсвэл компани захирал ч юм уу тэгээ өөр ингэсэн стратеги хүн байвал тэ нэмэлтээр ажилчин авч ажиллуулснаар асуудлуудыг шийдэж явчих нэ. Түрүүн би ажил төрөлхөө байгаа хүмүүсийн хувьд бол хэлчихсэн тийм сарын дунд урэхэд бол тодорхой хэмжээгээр гайгүй ажилд орж чадгаар харагдаж байна. Эхэндээ бол яг бас чамд энэ ажил уучрах уу, ийшээ чих уу, энэ зүгээр ч юм уу, энэ ажилд ажихгүй ч юм уу гэд эргэлзээд байх боловч сарын голоор дунд урэхэд бол тодорхой хэмжээгээр гайгүй нэлээд ажихгүй ажил төрөлд орчин гэж харагдаж байна. За тэгээд ингэснээр асуудлууд нь цэгцрээд стресстэйгээд ажил төрлийн яана мөнгө санхүү яана гэдсэн бол тэр бүхэн чинь сайжирна. Мөнгө санхүүгийн хувьд бол Ace of Swords гарч ирсэн байна. Мөнгө санхүү 5 дугаар сар та бүхний минь хувьд бол ерхэд нь хэлэхэд ямар ч ажил төрөл хийдэг бай та ерхэд нь хэлэхэд бол 5 дугаар сар та бүхний минь мөнгө санхүүгийн байдал тодорхой хэмжээгээр ахиц дэвшил гарнаа гэдгийг бол хэлж чадхаар байна. За тэгэхээр одоо ерөөхдөө ажил карьер болон мөнгө санхүү дээр эдгээр зүйлүүдийг хэлэх ёстой боллоо. За тэгээд ойлгомжтой хэлсэн бахаа гэж найдаа. Анх удаа нь ийм том хүчээр ашиглаж байгаа болохоор гарт багтаад төвхтэй юм. За тэгэхээр одоо хайр дурлаас эхлэе. Одоогийн байдлаар синглчүүдээс эхлэе гэж бодлоо. За болий жижиг хүзэр ашиглана. Сурснаар. За тэгэхээр синглчүүдийн мен 5 дугаар сарын хайр дурлал ямар байх вэ? Юу болж өрнөх вэ гэдгийг харъя. Хостой болох нь уу? Ирээдүйн хань ижилтэйгээ сөүлмэнттайгаа учрах нь уу? Та юу ч хийж болно тийм ээ. Oops. Guys, би энэ дээр ерөөсөө нэмэлт хүзэр татахгүй. Энэ надад үнэхээр гайхалтай мэдээ. За тэгэхээр нэг дугаарх минь хувьд бол та бүхний минь 5 дугаар сард хайр дурлал юу гэж синглчүүд маань аль бие усны хостой болох нэ. Магадгүй энэ бүр зайны хамчин болох хүн байж болно. Дээд тал дээр lovers хүзэр гарч ирсэн. Энэ бас soulmate-ийг илтгэдэг хүзэр. Бас их төлөвлөлүүдийг илтгэдэг хүзэр байгаа юм. За энэ дээр тавьчих. Тэгэхээр ийм байна. За ер нь бол энэ сард ингээд чиний амьдралд чамайг хайрлах хүн гараад ирнэ. Гэтэ чи ер нь энийг л итгэж өгөхгүй л яагаад тэгэхээр нэг өнгөрсөнд бас нэг алдсан онсон болохоор те. За тэгээд энэ хүн гарч ирлээ гэдэг яг би надад хань болж чадах юм уу те. Ингээд бүсэл зүгээр хэд уулзаад орчих гэж байгаа юм билүүгээ. Итгэж ядаад ер нь бол чам руу гэх сэтгэлд нэлээд эргэлзэн. Тэгтээ маш бодлоготой хандна гэж харагдаж байна. Энэ бас магадгүй нэлээд зөв шийдвэрлэлтэй. Яа тэгэхээр ингээд өнгөрсөн та нар маань сэтгэл хөдлөлөө дагаад илүү ингээд түргэн хандлах хийсэн байж болно те. Түргэн үйлдэл хийгээд тэгээ нэг алдаа оноотой хайр сэтгэлийн бүтлгүүтэл буруу хүн зөв сэтгэлээ өгсөн ч юм уу. Өмнөөсөө болгоод нэг хашаар байр суурьтай суурьтай байгаад байна л да. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр ингээд ер нь бол өөрсдийнхөө гэж харуулсан ч юм уу эсвэл ингээд за хэдэн сар үерхсний дараа ч уулзсны дараа л энэ хүний зөв сэтгэлийн нухацтай хүлээж авч гэдэг юм нэлээд цензуртай байр суурьтай байхаар харагдаж байна. За үүнийхээ нь үр дүнд юу вэ гэхээр та нарын минь хувьд бол ерөөхдөө маш сайн тогтвортой харилцааг чамд амлах хүн 5 дугаар сар та бүхэн минь гарч энэ хүнтэй магадгүй та нар яванда гэр бүл болох, үр хүүхэдтэй болох ирээдүй хурим найр хийх ирээдүй бол харагдаж байна. Энэ хоёр хүзэр маань гайхалтай тогтвортой хосын харилцаа болон гэрлэлт болон тэ хаан ижил үр хүүхдийн болон элбэг хангалуун амьдралыг илтгэдэг хүзэр байгаад байгаа юм.
За тэгэхээр 5 дугаар сард та бүхэн маань нэг дугаараа сонсох хүмүүс маань нэг биенийхэн талыг буюу өөрхөн soulmate-ийг олж аав. Зарим нь өөрхөн бүр ихэр төлөө олж авна гэж харагдаж байна. Гэхдээ яг яванда ямар тач энэ сард нэлээд доктортой удаан романтик харилцаатай байх хүнтэйгээ учир нь тэгтээ та нар маань хянамгай байна гэж харагдаж байна. Яарвал даарн гэдэг. Тэгэхээр энэ дээр бол би бас та нарыг бол ойлгоод байна л да. За тэгэхээр хайр дурлалын хувьд бол синглчүүд маань 5 дугаар сарда нэг бол нөхөр болох хүнтэй, нэг бол эхнэр хүнтэйгээ учрна, эхнэр болох хүнтэйгээ учрна, эсвэл ядчил нэлээд удаан хугацааны турш романтик харилцаатай байх хостой болох нэ. За энэ дээр одоо би нэг ёстой нэр олон хүчээр татаадах шаардлага болгохтой баяр хүргэе да. За нэг дугаарны минь хувьд бол одоогийн байдлаар хосын харилцаатай хүмүүсийн тийм хайр дурлалын ерөнхий төлөв 5 дугаар сард ямар байх вэ гэдгийг харъя. За гар маань жоохон сорвтаа sorry нөгөө мууранд маажуулцсан муур эхлүүлж байгаа. Тэгээд камерны өмнө бас гараа сорвтаа гараа гарахаа санаа зовоод байгаа. Муур эхлүүлж байгаад маажуулцсан. За нэг дугаарх маань хувьд бол те одоо хостой хүмүүсийн хосын харилцаа 5 дугаар сард ямар байх вэ? Энэ дээр бас нөгөө нэг та нарын минь нэр temperance хүзэр гарчсан шүү дээ. Ерхий нэр энэ дээр бас хайр дурлалтай харуулж байгаа temperance гэдэг доктортой байдал, төвчээртэй байдал, уян зөөлөн хүлээцтэй байдал хэрэгтэй. Ерхийдөө одоогийн байдлаар ингээд хостойгоо ямар нэгэн асуудалтай байгаа бол ааж ууж хандснаар гэхдээ би байж байгаа нэмэндээ нэмэртэр болох үз татнаа. Бяцхан саадууд байна. Энэ юу гэхээр ингээд энийг бол чи эсвэл танаа хос чин эсвэл та хоёулаа маш их ажил мөнгөтэй ажил мөнгө карьер санхүү гэж явсаар агаад хоёр биентэйгээ одоо цагийг өнгөрөх зав ч юм эсвэл романтик харилцаа нэлээ дутагдцсан байр байдалтай байгаад байна л да. Үүнээсээ болоо баг зэргийн харилцаа ч нэг юм ойлгомжгүй ч юм уу, үйл ойлголцох ч юм уу, эсвэл дотоод сэтгэлээ нээхгүй байх хандлагатай байгаад байна. Гэхдээ юу хэрэгтэй вэ гэхээр зүгээр ер нь бол ярилцаад үтсэн дээр энэ дээрсэн дээр өөрхөн чи юу хүсэж байгаа, хамтрагчаасаа юу хүсэж байгаа нуулгүй хэл. Энэ дээр санаа зовхгүй. Тэгэх юм бол харилцаа чинь бол сайжрна, стар шиг илүү ихтгэл үнэмшилтэй, гэрэл гээгээтэй хайр дурлалтай хосын харилцаа болно гэж харагдаж байна. Салалт сайрнал ч юм уу, айхтар гүнзгий хэрүүл маргаан байхгүй. Гагцуу та хоёрын минь хувьд ажил карьер ч юм уу, магадгүй зарим нь холын зайд те нэг нь Монгол, нэг нь гадаад ч юм уу ажил амьдралаа дээшлүүлээ те үр хүүхдэд хийжих гэдэг ингээд хол зайд байж болно. Гэтэ энэ хүү харилцааг яаж даван туулах вэ гэхээр энэ дээр хийсэн гэсэн төвчээртэй байдал, хамтрагчаа ойлгох, үнэн сэтгэлээсээ ярилцах хэрэгтэй. За ингийн бол ерөөдөө харилцаа чинь их асуудал байхгүй гэж бол харагдаж байна. Хэвийн өөрчлөлт явах 5 дугаар сараа баг зэрэг нэг хүндийн үүдэн харилцаа ч юм эсвэл бүр хоёр биентэйгээ 5 үг солихч завгүй. Хаа нэг өстөө орой шөнө оройд л гэртээ хоёр талаасаа ашаа тарж ирээл нэг ай хоол идтэл хоёр биенийхэн царайгаа харахтай тиймэрхүү завгүй сарууд энэ 5 дугаар сард үргэлжлэх байх гэж харагдаж байна. Ямар нэгэн үйл ойлголцол байвал төвчээртэй байгаад би чамаа санаж байна. Одоо яавах вэ? Харилцаа нэг л сонирн байна ч гэдэг юм ингээд айтаахан ярилцаад үзээрэй. Тэгэх юм бол хоёрын дунд үйл ойлголцол 5 дугаар сард хийвийн үргэлжлэнэ. За үүнээс илүү нэг айхтар ноцтой тэ хэцүү сарууд бол та нарын минь дунд хамтрагчтай хостой хүмүүсийн минь дунд бол энэ 5 дугаар сарда харагдахгүй байна. Хайрцангуй тайван гэж харагдаж байна. За ингээд 3 дугаарх нэмэн ингээд таарад уншлага өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За 2 дугаарх маань таарад уншлагадаа тавтаа морил. За энэ дээр бол бас сахиусуудаас ирүүлж буй та нарт өгч буй мессеж магадгүй зөвлөгөөч хийж магадгүй анхааруулгач байж магадгүй. Энэ дээр болохоор та бүхний маань 5 дугаар сарын энерги болон
эрүүл мэндийг харуулсан хүзэл байгаа юм. За тэгэхээр эхлээд сахиусуудын мессежс эхлэе. Скорпион хилэнц шинэ эхлэл гэдэг хүзэл гарч ирсэн байна. You are invited to instigate change, but you are also being warned that it's maybe you'll get rid of everything in your current life that can be prevent you from improving. Энэ ингэсэн л үг юм байна л та. Баялдаач байх үү. Танд өөрчлөлтүүдийг эхлүүлэхдээ урилга ирж байна гэж. Гэхдээ энэ өөрчлөлт тесрэлттэй, эрс шинжлэлтэй байж болохыг анхааруулж байна. Одоогийн амьдралтай нахиц дэвшлээс холдуулж буй бүхнийг хаях хэрэгтэй. Сүйтгэсний дараа дахин босго гэх зарчмын дагуу та ашигтай, дахин төрөх боломжтой юм гэнэ. Бүх зүйлээс сүтгээд устгаад шинээр барих бий болгох тий. Энэ талаар ерөөхдөө бол хэлээд байгаа юм. Тийм болохоор энэ дээр нибигийн юу те ингээ шинэ эхлэл гэдэг хүзэр гарч ирээд байгаа юм л да. Тэгээд одоо өөрөө ч тэгээ шинэ амьдралуу тэмүүлэхгүй, өөдөн татахгүй байгаа, доош нь татаад байгаа те хүмүүс юу байна? Тэр хүмүүсээ ер нь бол амьдралаасаа холдож явуулснаар илүү өөрт чинь хувийн амьдрал чинь ашигтай байх, амжилттай байх гэрэлт ирээдүй 5 дугаар сард хүлээж байна гэсэн. Тэгэхээр токсик харилцаатай ч монцгүй хуурамч найз нөхдөөсөө те үнэхээр жоохон дими гэдэг мэддэг бол тийм хэрэг хүмүүсээсээ өөрийгөө холдуулаад тастан хаяад энерги эдгээр хүмүүсээс салгаснараа амьдрал чинь илүү шин зам, шин амьдрал, шин амжилт нээгдэн гэсэн сахиусуудын зөвлөгөө гэж ойлгож болно. За тэгэхээр 5 дугаар сарын та бүхний минь энерги бол Page of Pentacles. Page of Pentacles бол ерөөхдөө бол те шин зүйл сурах, мэдэх, танин мэдэх боловсрах. Эсвэл шинэ боломжууд ялангуяа ажил, карьер бас мөнгө санхүүдээр илтгэж байдаг хүзэр. За тэгэхээр шинэ боломж сурч боловсрах те хөрөнгө оруулалтын эхлэл байна. Мөн таны чиний те анхаарал илүү материалын амьдрал, боловсрал, ажил, мэргэжлүүд чиглэх шинжтэй энерги 5 дугаар сард бол харагдаж байна. Баг багаар тогтвортой өсөх зорилгын төлөө тууштай зүтгэх үе гэж харагдлаа. Шин зүйл сурах, магадгүй санхүүгээ төлөвлөх төвчээртэй байх. Дээр нь анхаарах хэрэгтэй зүйлсээр хөрөнгө оруулалт эсвэл бизнес эхлүүлэхэд магадгүй сайн сар байх. 5 дугаар сард магадгүй биш сайн гэж бодож байна. Гэхдээ нөгөө эхлэлийн шатанд нөгөө сайн судалгаа хийх хэрэгтэй. За энэ бол мэдээж те ухаалаг үйл явдал юм. Тэгээд хэрв чи зорилгоо тодорхой тавьж тууштай хичээвэл энэ сар чиний амьдралд уур чадвар болон санхүү итгэлцлийг бэхжүүлэх чухал алхам болно. За тэгэхээр ерөөхдөө бол та бүхний минь 5 дугаар сарын энерги бол сайн байна. Альва зүйлийг төлөвлөх, шинжлэх тэ ингээд шинэ алхам хийх сарууд гэж харагдж байна. Энергийн төвш бол гайгүй гацгүй тогтвортой байх бас бодлогогүй алхам хийхгүй байх хэрэгтэй шүү гэж би зөвлөмөр байна. Three of Wands гарч ирсэн байна. Эрүүл мэндтэй. За тэгэхээр энэ дээр юу гэхээр та нар тасал хөдөлгөөн хийх ч юм уу ийшээ ер нь бол явах хэрэгтэй. Ингээд одоо ингээд ерөөсөө хоолны дэглэм барихгүй ч юм уу эрүүл мэндэд анхаарад тогтмол хөдөлгөөн би одоо хэвшүүлэхгүй бол эрүүл мэнд чинь муудах шинжтэй гэсэн. Тэгэхээр бас биеийн хөдөлгөөн болон сэтгэл санааны хөдөлгөөний тэнцвэртэй барих, байнга тогтмол зөв хооллох, тэ ингээд тогтмол хөдөлгөөн хийх, ядаж гараад алхах, за магадгүй уул руу алхах, тэ цэвэр агаарт алхах. Энэ бүхэн чи эрүүл мэнд чих хэрэгтэй. Тэгэхгүй ингээд ялхаагаа суугаал ингээд ширээний араас орны араас босохгүй хөдөлгөөн багтаад хаамаагүй барьж авч идэт байвал 5 дугаар сард эрүүл мэнд муудна. Ер нь бол өмнөх саруудад хитрхи хөдөлгөөнгүй базар ингээд залхуурсан байдалтай хүмүүсийн мань хувьд бол 5 дугаар сард эрүүлж байгаа дохио юу гэхээр хөдөл яв их тийшээ орж гар эрүүл агаарт тасал хөдөлгөөн хий ингэж эрүүл мэнд чинь сайжрна. Өмнө дээр анхаарахгүй бол 5 дугаар сард та нарт маань өвчлөх нэгөр бий. За ийм утгатай шүү. За одоо тэгэхээр одоо миний үзэх сэдэв бол ерөөдөө ингээд за одоо ажил карьер дээр үзье.
Эхлээд ажил карьерээс эхлээд дараа нь хайр дурлалаас эхлэе гэж бодлоо. Жохон онцгүй гартаа энэ удаагийн 5 сарын YouTube бичлэг дээр уулзаж байна. Sorry. Нарны тос бүрхээ мартаад хөдөө гадаа яваад гар нь гоё сайртаа, дээрс мууртаа тоглоод маажуулаад их гоё гартай байна. За тэгэхээр өнгөрсөн би бол ер нь бол ажил карьертай болон ажил карьергүй гэж тусад нь үздэг байсан бол энэ удаа би нийтэд нь үзээд талаас нь танарт ойлгомжтой яриад явчихъя. За тэгэхээр 2 дугаарынхын минь хувьд бол 5 сард ажил карьер мөнгө санхүү ямар байх вэ гэдэг харъя. Ажил төрөлхөө байгаа хүмүүсийн минь хувьд симбол байх уу, санхүүгийн өсөлт дэвшилт байна уу гэдгийг харъя. Том хүзээр ашиглаж байна. Том хүзэр жоохон хэцүү нөгөө жижигхэн гартаа болохоор хүндрэлтэй юм гэхдээ яг гоо. Яасан том хүзэр вэ? За, дугаар нэмгийн 5 сарын ажил карьер мөнгө санхүүгийн ерхий төлөө юу вэ? Энэ муурн баажуулсан юм аа. Temperance гэдэг хүзөр. Devil яагаад. За. Это Pentacle. Judgment. Тэгээд тал дээр Knight of Wands гарч ирлээ. За би нэг ийшээ тавиад мөн зөвлөгөө оракл нэмэлт хүзэр гаргаж ирж татъя. Тэгээ та бүгд ирэхэд тайлбарлаад өгчье. Шаардлагагүй за ингээд. За 5 сард өгөх нэмэлт мэдээллийн оракл хүзраас харъя. Power хүч чадал гэдэг хүзэр гарч ирж байна. За тэгэхээр энэ сард you have the power to take control of your life, career and finance. Focus on your needs. Өөртөө хэрэгтэй зүйл дээр төвлөр. Читэй амьдралдаа өөрхөн хүчээрээ удирдлага гартаа авах те. You have the power to take on. Бүх зүйлийг удирдахтай гартаа авах чамд хүч чадал байна. Чиний амьдрал болон ажил карьер мөнгө санхүү дээр ч гэсэн зүйлийг гарч ирж байна. За эндээс харах юм бол Devil хүзэр, Judgment хүзэр гарч ирж байна. За одоогийн байдлаар хийж байгаа ажилдаа та бүхэн минь сэтгэл дундуур байгаад байгаа. Боловч яаж ч байсан энэ ажлаас гарахад хэцүү. Яг тэгэхээр ингээд хэцүү, стресстэй байлаач нэг олдог мөнгөнч байдаг юм уу те. Ингээд ашигтай байгаад болохоор ингээд болчих юмсан энэ ажлаас болчих юмсан даанч мөнгө нь 5 цаасан ч хаа юмдээ гэл ингээд ажиллаад байдаг. Ажиллал хичээгээд байдаг. Шинжтэй арга жилдээ ингээд тэгэл маш их шаргуу ажиллахыг, маш их юм сурч мэдхийг шаарддаг. Үүнийхэн төлөө чи бас тодорхой хэмжээний гайгүй орлоготой байж чаддаг. Тэгээд тийм болохоор одоогийн байдлаар энэ л илүү чамд илүү давуу тал хүч чадал болоод байгаа болохоор хэдий ингээд өөр зүйл хий болий гэж бодсон ч гарч чаддгүй гэж харагдаж байна. Тэгэхээр тэр одоогийн хийж байгаа ямар ч ажил, карьер, бизнес дээр бай та нар мэд ингээд үнэн сэтгэлээсээ одоо хийж чадах юм ба world буюу одоо ингээд бүх дэлхий шиг маш их аз жаргал амжилттай ингээд зүйлүүд боллоо. Эцэст хүлээж байна. Энэ дээр болохоор 4 саваа гарч ирсэн байна л да. Ерөөс ингээд ямар альбомгай байгууллагад ажилладаг ч бай юу ч хийдэг ингээд зүгээр алхахтай юм шиг хийгээл ингээд зүгээр цалингоонд өдрөөс өдрийн хооронд өнгөрүүлээд яваад цалингаа авчил байвал боллоо бушуух шиг амралтын өдөр болоосаа гэл бодоод байх юм бол та бүхний минь хувьд бол ерөөхдөө нэг тийм амжилтанд хүрэхгүй гагцхүү Judgment хүзэр юу хэлээд байна вэ хэрэг илүү их энэ тухайн ажил дээр хүний ажил, хүний компанид ажиллаж байгаа гэж бодохоор өөрийн юм шиг сэтгэл зүрхээ зориулж чадах юм бол 4 савд World хүзэр гарсан маш их амжилттай байх болно, дэвшилт гарнаа гэж
харагдж байна. Тэгэхээр Knight of Wands гарч ирсэн бол ерөөсөө урагшаага их хүчтэй урам зоригтой тэмүүлээд байгаарай. Ерөөхдөө та нар бас хүсвэл туршлага харуулах чадвар байгаа шүү дээ, тий. За энэ дээр Temperance гэдэг хөзөр гарч ирсэн байна. Энэ дээр юу хэлдэг вэ гэхээр за би түрүүний хөзөрд ялаа. Тэнцвэртэй байдал, сэтгэл санааны бодол нь бие хааны хувьд ч юм уу ингээд уян хатан төвчээртэй байдлыг илэрхийлээд байгаа маа. Тэгээд чамд бол хүч чадал байна те ингээд өөрхөн амьдрал, мөнгө санхүү, ажил карьерийг ч юм уу те ингээд өөрийн болох, амбицтай болох, тушаалаа их дэвших боломжууд 5 дугаар сард байна. Жоохын эрэлцээг л тайлаад өччих. За одоо ингээд хэсэг ажил төрөл хайгаад олдоогүй ингээд хүмүүс мань байгаад байгаа болов шүү дээ. Ингээд хайгаад таад олдохгүй байгаад бол жоохон мэричээ нэг хэдхэн хоног хүлээч. Хэдхэн хоног хүлээгээд тууштай байдал шаргуу ингээд ажлын зар аваад хайдаг хайсны улмаас тэгээд энэ сарда та нар минь гайгүй ажил төрөлд орчих нь байна шүү. Өмнөх саруудад ажил төрлийн хувьд одоо ажилгүй байсан хүмүүсийн минутад мөнгө санхүү асуудалтай байсан бол 5 дугаар сард мөнгө санхүүгийн асуудал мэдээж дээшлэн гэхдээ баг зэргийн алгуурхан байх магадaltaй гэж харагдаж байна. За одоогийн байдлаар ажил карьер дээр тогтсон ажилтай хувийн бизнестэй хүмүүс маань бол хамаагүй ингээд баг зэргийн санхүүгийн савлгаанд орж маадууцсандаа даван туулаад гарчна. Өөр чинь шаргуу хөдөлмөр, тууштай байдалтай, их хүчтэй байдал, ихтгэлтэй байдал чинь авран гарах болно. Чамд хэлхийд энд хэлээд байгаа те хүч чадал бол байна гэсэн үг. За юу ч хийдэг вэ ингээд ерхэд тусаад очсон. Бизнес хийдэг, төрийн албанд ажилладаг, үйлчлэгээний албанд ажилладаг, албан байгуулалтад ажилладаг ч юм те. Ерхэд ингээд өөрсдийнхээ ажил карьер дээр ингээд тохируулаад ойлгочоорой те. Маш олон төрлийн ажил карьер байдаг болохоор ингээд Лисан ингээд багцалж авч яриад байгааг ойлгох. Хичээл зүтгэл шаргуу хөдөлмөр хэрэгтэй. Чин сэтгэлээсээ байвал амжилт 5 дугаар сар та бүхний хүлээж байна. Ажил төрөлдөж бай, хуваар юм хийдэгч вэ, ажилгүйч вэ. Ерөөдөө энэ зүйл бол гарч шүү. Гол тэнцвэртэй байдал. Сэтгэл санаа гаш доктортой байдлаар өөртөө ч итгэлтэй бай. Илүү одоо шаргуу ажилласнаар амжилт бол 5 дугаар сард хүлээж байна. Ажил төрөлгүй хүмүүсийн манай хувьд хэлсэнтэй нэг эхний 5 сар дөнгөж гараа ихэд 4 хоногийн дараа ч гэж магадгүй гэж харагдлаа. Хүлээж аваа. 4-6 хоногийн дараа 5 дугаар сард ажилд орно. За зарим нэгэнд нь бол найз нөхчин чамд ажил санал болгоно олж өгдөг ч юм ингээд тусламжийн гараас сунгана. Хэрэг та нар минь өөр зээлтэй ч юм эсвэл тодорхой хэмжээ мөнгө санхүүгийн хэрэгтэй бол 5 дугаар сар та бүхний минь хувьд бол зээл найз хүн амтнаас зээл авах санхүүгийн асуудлуудад зэгслэх боломжууд гарч ирэх нь найз нөхдөөсөө ч юм уу танилаасаа гэж харагдлаа. За тэгээ мөнгө санхүүгийн хувьд бол ерөөдөө шаргуу ажилласны үр дүнд бол мөнгө санхүүчин сайжирнаа гэж 5 сард бол харагдаж байна. За тэгэхээр энэ дээр бол хэлээд байгаа шүү. Тэгээд өөрхөн хэрэгтэй зүйл дээрээ төвлөрөө. Чамд хүч чадал байна. Өөрийн чин амьдралд ажил карьер дээр ч мөнгө санхүү дээр ч гэдэг нь маш эерэг утгатай хөзөр шүү. Тийм би энэ мэдээллийг бол ерөөхдөө олж харлаа. 5 дугаар сард 2 дугаар хэмээн хувьд бол санхүүгийн асуудалтай байсан бол тодорхой хэмжээр нэлээд сайжирна. Эвгүй хурдтай одоо нэг хэдэн өдрийн дотор ч юм уу те гэж бол 5 дугаар сард бол харагдаж байна. Энэ бол 5 дугаар сар гараад зарим нэгнийх нь хувьд санхүүгийн асуудлууд бол гайгүй цэгцрээд нэмэгдээд өвширээ төлхөн төлөөд асуудлууд цэгцрээд явчихсаар харагдлаа. За тэгэхээр одоо би хайр дурлалаас эхлэе. Бодож байна. Тэгэхээр эхлээд 2 дугаарынхны синглчүүдийн маань 5 дугаар сарын хайр дурлалын төлөвийг харъя. За синглчүүд маань 2 дугаарын 5 дугаар сард ямар адал явдал 5 сард хүлээж байна вэ? За ер нь айгүй актив байхандаа та нар маань юу гэж хэлэх гээд байна гэхээр
Ер нь бол 5 сард их л орж гарсан хөдөлгөөнтэй байна гэж харагдлаа. Баар цангийн газараар их өдөө гадаа гарах ялангуяа одоо ингээд 100 болж байгаа 5 сар гараад ер нь дулаарж байгаа болохоор чи ингээд аялал зуугаалгаар найз нөхдөйгөө гадуушаа дотгошоо тэ явах ууж идэх гэх мэтлэн их л цагийн маш хөвгчлөлтэй өнгөрөх шинжтэй байна л да. За тэгээ үүнийгээ дагаад ерөөхдөө бол 5 дугаар сар сингэлчүүд маань хостой болно гэж харж. Ер нь бол ихэнх нь албан ёсны хостой болно гэж харагдаж байна. Яаж хостой болох вэ гэхээр чи магадгүй нэг хурим найр, үдэшлэг, парти, зугаа цэнгэл дээр танилцах. Эсвэл нэг за манайхан ч хаашаа илүү 100 болохоор амралтын газар л яваад алга болчихдог шүү тий. За энэ тэнд амрахтаа ч юм уу. Эсвэл олон нийтийн хөлгсөн газараа явахдаа ч юм уу. Нэг хүнтэй танилцаад айгүй тийм хосууд болох шинэ эхлэлүүд бол харагдчихээн. Тэр хүн ч магадгүй адал явдал дуртай. Эсвэл гадагшаа дотгошоо их явдаг, гадаадд суралцсан, эсвэл ажиллаж амьдардаг байсан төрлийн хүн байх магадлалтай юм байна. За энэ хүнтэй учирч бол ер нь нэлээд романтик харилцаа эхлүүлнэ гэж харагдаж байна. Тэгтээ нэг ийм хүн тэний романтик харилцаа эхлүүлэх залууд ч юм эмэгтэй чинь нэг сул тал бий. Одоо энийг бол ерөөхдөө social butterfly гэж хэлдэг. Олон нийтийн цэцэг гэдэг ч юм уу нэг юм. Хүн өмсөг байх туртаа зугаа цэнгэл дуртай өнгөрлөө хэний ч хараад байх сонирхолгүй. Чамтай уулзах гэсэндээ өөр эмэгтэйтэй харилцаатай байх үедээ ч юм уу чамтай танилцсан гэж харагдаж байна л да. Өөр эмэгтэйтэй за эсвэл чи эрттэй бол өөр юм залуутай тэр эмэгтэй хүнгээд уулздаг, болцдог ч юм уу харилцаатай байх үедээ хоёр танилцсан. Гэвч чамд нэлээд татагцнаар та хоёр 5 сард бол нэлээд тогтвортой удаах хугацааны романс үүсгэм. Зарим нэг нь энэхүү асуудлыгтай ингээд ухаалгаар даван гарах юм бол бүр албан ёсны хосууд ч болж магадгүй гэж 2 дугаарх юм байна. Хувьд бол хараглаа. Гэхдээ нэг юм 3 дахь этгээдүүд нэг хэсэгтэй бол байгаад их юм те. Тэгэхээр нэг бол чам, нэг бол тэр нь ч юм уу өмнөх экс нь эсвэл нэг уулздаг эмэгтэй, уулздаг эрэгтэй ч юм уу ингээд байгаад байх нэг хэсэгтэй бол тэр харилцаа нь үргэлжлээд нэг баг зэрэг хайрын гурвалжингийн холбоос бол харагдаад байна л да. За тэгээд би эхэндээ бол ерөөхдөө чиний сонирсон хүн чинь за хүүсийн ялгаа байхгүй зүгээр л чи. Тэгээ чамайг бол зүгээр сонирхоод хааныг уулзах сонирхолтой, өөрт нь бас сонголтоо нэлтэй болоод өөр хүмүүстэй уулзах сонирхолтой. Ингээд чамд ингээд базуулахгүй баригдахгүй чөлөөтэй орж гараал тэ ууж идэл ингээд чөлөөтэй яваад юм савлаад байх. Алдал явдалт сонирхолтой байх боловч явандаа чамд дурлаа, чамтай адилхан сэтгэлтэй болоод дасаад хоёр юм хосоод болох юм нэлээд тогтвортой юм харилцаач илүү үнзгээр их шинжтэй бол харагдаж байна. За тэгэхээр синглчүүдийн маань хувьд бол ер нь бол хостой болох боломж нэлээд өндөр байна. Гэхдээ баг зэрэг нэг юм хүндлэнгийн итгээд гэх юм уу те нэг юм сад байгаад байна. За тэгээд тэр хүнд чинь нэг юм өмнөх эмэгтэй ч юм уу эрэгтэй байхаас гадна те бас чамд ч байж магадгүй юм те чиний бас ингээд энэ залуу таалагдаад байна те. Гэхдээ надад бас X-Men байна. Эсвэл нэг хэд хоног ууд чадлсан залуу байна ч гэдэг юм ингээд сонголтууд хин нэгэнд нь эсвэл аль альндаа байх шинжтэй. Гэхдээ энэхүү харилцааг давж авах юм бол хоёрод бол хосууд болно. Гэхдээ ямар тааш нэг ихэндээ нэг юм санаа зовлон нь бол зүгээр л хөнгөн маягаар рамаас үүсгэх зорилготой чамтай танилцсан хүн чинь явандаа хоёрын харилцааг үнзгэрнэ гэж бол харагдаж байна. За тийм болохоор би ихэд ингээд 5 дугаар сард хосууд болох магадлал нэлээд өндөр байна шүү. 5 сар гаргаад ч юм уу те гэж харагдлаа. За тэгэхээр 2 дугаар ихнээ маань хувьд за хосын харилцаатай хүмүүс минь 5 дугаар сард хайр дурлалын төлөв ямар байх вэ гэдгийг харъя. Яаж яваа удаа холчлоо. Sorry. Тэгэхээр ер нь бол би дандаа л гэхдээ сайн хольж иж мэрэг төлөв сайн тавигддаг байгаа шүү хөзрөө. За 2 дугаарны минь хайр дурлалын ерөнхий төлөв 5 сард ямар байх вэ?
бусад маань их хэсэг асуудалтай түнжээ анхаарсан байсан бол буцаад ивлэр гэж харагдаж байна л да. Яагаад чиний хамтрагч чиний нөхөр эхнэр найз залууч ч юм уу те ингээд чамаас салж чадахгүй болохоор ингээд хэсэгт хоёр асуудалтай байсан бол буцаад уучлахгүйгаад хүрээд ирэх нь гэж харагдчихээн. Тэгээд өөрөө чи ингээд тэдий салаа ч юм уусаа заавал салаагүй мөртлөө ингээд уулзахгүй ингээд байсан бол ингээд нууцнаар чиний сошиал медиаг бас айгүй тандчихсэн те. Одоо чиний инстаграмыг, фейсбુકийг ч юм хараад за юу хийж гэн, юу постлж гэн, хаагуур юу ийгээд яваад байна гэдэг их сониучрхан мөртлөө нууцсан байдалтай байгаад тэг нэг хэсэг ингээд өөртөө чинь дуурахгүй, уучлахгүй, эвлэрэхгүй гэж бодож байсан боловч төвчээ болоод өөрөө ч одоо хартаад харамлаад ч гэх юм уу буцаад уушлахгүйгаад хүрээд ирнэ. Миний буруу тий одоо хоёлаа харилцаагаа сэргээе. Ялахгүй юм дээр яахнад байж гэдэг юм уу. За гэр бүл болоод ч юм уу нэлээ утсан хосуудын хувьд бол магадгүй ингээд бүр чамааг ингээд гомдоогоод өөр хүнтэй холбоо харилцаа тогтоогоод хоёр бүр салж нийлэхдээ тулсан бол тий уучлахгүйгаад харилцаа чинь хэвэн болоод өөр чи хүсснээр хэвэн болно гэж харагдаж байна. Гэхдээ сахиусуу зөвлөхдөө юу зөвлөж байна гэхээр тоо зөвөөш нэг махан биений дуурал биш тоо бус сүмсээрээ холбогдсон бас сөүл метод байх боломжтой болохоор өөрхөн зүн бэлхий даах шийдвэрт хүрээрэ гэж байна. Тэгэхээр сэтгэл зүрхнийхээ одоо уялдаа холбоог бод хүсч байна нөхөө харилцааг үнэхээр хүсч байна үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Тэр хүн ямартай чамаас уучлахгүйгээд хүрээд ирнэ. За хэсэг холбоогүй байсан бол хэлсэнтэй ингээд Instagram, Facebook гэж хараал дандаа л юу хийж ийн юу постолж ингээл. Тэгээд өөр чи харамлаад надаас өөр хүнтэй болчих бай те ингээд яагаад бол би бас зарим нэгний хувьд одоо тэг хосоо хурстаар алдаа гаргацсан баа штэ. Тэгээд одоо би ингээд хуурсан юм чи надад гомдоод өөр хүнтэй болоо явчихвээ гэсэнтэй ингээд өөр чи харамлах үүднээс алдахгүй үүднээс буцаад ирнэ гэж харж ямар ч шалтгаантай байх асуудал маань хэсэг хугацааны турш өмнөх саруудад түнжин хаграатай ч юм үйл ойлголцсон байсан бол энэ удаа чиний хамтрагч өөрөө уучлахгүйж ирээд ирснээр харилцаа чинь чиний хүснээрээ эрэг талдаа шийдэгдээд хэвийн тогтоон болно гэж харж гацгүй та нар мэ төрөлдөж бас болохгүй гэж ширүүдүүлж болохгүй шүү. Тэр ширүүдүүлээ нөгөө хүндээ нүүр өгөхгүй байгаад бол харилцаа чинь бас баах зэргийн асуудал үүсэх шинжтэй болоод явчих нэ. Эсвэл чи ингээл чи өөр хүүхэнтэй байсан эсвэл чи өөр залуутай байсан бистэй яв гэд ингээд бүр өөрсөө явуулчихвал нөгөө чинь буцаад нэг юм нөгөөхтэй харилцаа холбоо тогтоох гэж байд юм уу те бас эрсэл байгаа болохоор тайван тогтун төвчээртэй байж юу хэлхийг сонсоод тэгээ өөрхөн мэдрэмжэндээ найдаж шийдвэрт гаргаар ер нь бол ихэнх нь уучлж өгшөх шинжтэй. Заавал бас энэ зарим үзэж байгаа хосуудын хувьд араар тавилах биш байж болон өөр нэг шалтгаан. Чиний хүн чинтэй хутлаа хэлээд одоо нэг хоёрын дундын дансны мөнгийг үрцэн ч байдаг юм уу. Хамаг юмаа тавьж туугаад мөрийдө тоглолцсон ч байдаг юм уу. Мөнгө санхүүдээр бас асуудал үүсгээд бөө юм болсон ч байж болно. Одоо заавалж нэг юм араа тавилт гэсэн үг биш үү. Ингээд янз янз яриад эсвэл ингээл ахиж мөрийдө тоглох үгснээ мөрийдө тоглоод чиний сэтгэлийг гонсоолгодог ч юм уу. Янз янзын л үр дагавар байгаад байдаг шүү дээ. Тэгээ тухайн хүний үзэж байгаа проблемуудаас ингэж шалтгаална. Зя тийм ээ тодорхой хэмжээгээр нь хуурам мэхлэлтэй холбоотой ямар ч төрлийн хуурам мэхлэл байж болно. Тэрнтэй холбоотой асуудлууд үүссэн байсан бол өнгөрсөн. Энэ сарда харилцаа чинь зөв талдаа шийдвэрлэгдэж чиний хүснээр аз жаргалтай эвлэрсэн хосын харилцаа үргэлжлэнэ. За ингээд үгээр 2 дугаарх маань таарад уншлага өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлаа. Баяртай. За 3 дугаарх маань 5 дугаар сарын ерхий төлөвийн таарад уншлагадаа тавтаа мөрөл та нар маань энэхүү улаан лаг сонсон байгаа. За эхлээд бид нар сахиусуудаас ирүүлж буй мессеж болон 5 дугаар сарын өөрөө чинь ерхий төлөв ямар байх вэ? За тэгээд эрүүл мэндийг үүсэх болон дараа нь тэгээд мэдээж ажил, карьер, хайр, дурлал, мөнгө санхүүгээ детальчлаад үзээд явчих болно. За 3 дугаарх минь хувьд сахиусын мессеж бол Raven буюу хэрэг confidence гэдэг зүйл гэсэн маань итгэл үнэмшилтэй. Итгэлтэй байдал. За энийг уншаадах юм. За камерт ингэж харуулсан. You are encouraged to disconnect from the cycle or materialistic plane and move to the spiritual realm. You have deep spiritual connection
which you mustn't ignore. You are on the brink of transformation and your divine purpose may be revealing itself. Таны материалын ертөнцөөс түр хүнд ирж сүнслэг ертөнцийн шилжихийг уриалж байна гэж сахиусуу. Тэгэхээр та болон сүнслэг холбоо сайтай нэгэн бөгөөд өөрийн тань бурханлаг зориг удахгүй ишлэгдэх гэж байна гэж юм л да. Тэгэхээр энийг хараад хад олон дугаарыг сонсон хүмүүс мал айгүйх тийм зөв бэлэг сайтай өөртөө ихтэй хүмүүс аахгүй. Тэгэхээр жоохон заримдаа ингээд өөртөө итгэлгүй болоод илүү өөрийнхөө ингээд зүн бэлгийг даахын орнд илүү материалтай амьдрал орчдөг. За ажил карьер мөнгө санхүү дээр анхаарад бүх зүйлийг логиктой бодох гээд өөрийнхөө илүү сүнслэг байдал зүн мэдрэмжийг юм хаягдуулах талтай байдаг. Уул нь бол тэрийгэ хөгжүүлүүлдэ давхар бастай логик ба practice by spirituality буюу ингээд сүнслэг байдлыг хослуулад явчих юм бол илүү боломж нь өндөр хүн гэж харагдаж байна. Тэгэхээр та нар маань зүн бэлгээ дагаад ирэхдээ бас тодорхой хэмжээ зүн бэлгээ сонсож байхыг бол зөвлөж байна. За тэгэхээр ингээд одоо жоохон тэр материалын байдлаас салаад илүү дотоод ухамсар болон зүн бэлгээ сонсхийг уриалж байгаа материалын байдлаас салаад ирэхэд ингээд сүнслэг ертөнцлөө ингээд жоохон шилжээд үзье гэсэн байдлаар энэ бол сахиусуудын өгж байгаа зөвлөгөө шүү. Тэгээд юу нь бол өөртөө итгэхээ бас итгэл үнэмшилтэй бай гэсэн утгыг илэрхийлж байна. 5 дугаар сарын ерхий төлөвөөр 2-ын сэлэм гарч ирж байна. За энд юу болоод байна вэ? Энэ их мөг гэсэн үг шилдэ. Тэгэхээр юу л дээ хоёрдмал байдлыг илтгэж байгаа энерги багхгүй юу? Тэгээ энэ сар таны хувьд шийдвэр гаргах дотоод зөрчилдөөний сар байх нь те. Чи хоёр замын аль нэгэн замыг сонгох хэрэгтэй болоод өмнө зогсоод те шийдвэр гаргах гэж байгаа юм шиг тийм хэцүү нөхцөл байдал ч юм уу орж маадгүй хэцүү ч байх уу. Заавал ч хүнийг тийм сонголтын шаардлагатай болох байх. Зарим асуудал дээр та өөрийгөө мэдрэхгүй эсвэл сэтгэлээ хааж байгаа байж болно. Тэгэхээр энерги илэрлэн дотоод сэтгэлтэй хоёрдмал мэдрэмжтэй өөртөө итгэх болон айдас хоёрын донд савлаж буй мэд. Надад тэгж харагдаад байна те. Ишээ юу тийшээ юу гэл. Гадаа дотоод сэтгэл хөдлөл ингээд удирч чадахгүй. Дотоод сэтгэлтэй хоёрдмал мэдэртэй байх нь мэдрэмжтэй өөртөө итгэх болон айдас хоёрын донд савлаж буй мэд байхгүй. Тэгээд танд амар амгалан хэрдэж гадны дотоод гадны болон дотоодоос ирж буй дотоод сэтгэлийн гүнээс ч юм уу гадны нөхцөл байдлаас ирж буй дарамт зэрэг те зэрэгцэн ирээд өмчин ингээд өөрөө ч хувьд бол маш хэцүү байх боломжтой гэж харагдаж л да. 5 дугаар сарын энерги тэгээд бодит байдалтай нуур тулахыг хичээх хэрэгтэй. Хоёрдмал байдал чинь ингээд ажил карьер хайр дурлалт одоо юу ч байсандаа ингээд саад тур үүсгэж мэднэ. Тэгэхээр өөрийнхөө юу их хэвээр вэхэ та нар байна өөрийнхөө ингээд хоёрдмал байдлаа нэгэн хэм болгоод аль болох нэгэн хэвэн болохыг хичээд өөрийнхөө айдастайгаа санаа зовнилтойгоо нүүр тулах хэрэгтэй гэсэн үг. Уул нь амар амгалан байх хэрэгтэй ч яг ч үгүй хоёр замын нэгийг сонгох гэдэг бол шаардлагатай болохоор одоо шийдэнгээ байх хэрэгтэй гэсэн чи ингэж болно. Хайртай хүнийхэн дэргэд байх уу эсвэл одоо тэ зарим хүн эсвэл гадшаа 1-2 жил ч юм уу гүрийгээд мөнгөний төлөө ажиллах уч гэдэг юм ингээд тэр үед мань одоо ингээд намайг эхнэр минь нөхөр минь орхио явчихдığım болов гадаад байх хугацаанд гэсэн айдас байж бол нэг бол ингээд чи нэг залуутай эсвэл нэг эмэгтэйтэй дурлаад харилцаа чинь илүү сайн байгаа боловчтой ингээд гадаад руу явах сургалтын тэтгэлэгч ч юм уу ажилчин бүтчтэй тэгэхээр ирээдүг бас бодмоор байдаг ингээд ийм хэцүү сонголттой бас тулгарсан энергийг тавдгарсаа давна гэж харагдаж байна л та. Тэгэхээр ерөөдөө айдастайгаа нүүртүүлээд аль зүг гэснээ хий хэрэгтэй гэсэн үг. Хэцүүхэн шийдвэр бас хурж магадгүй энерги байгаад байхгүй юу. Тэгээд ингээд энэ дээр ингээд сүнслэг байдлыг илүү зүүн бэлгээ хөгжүүлээч ингээд материалын байдлаас жоохон салаад ингээд сүнслэг гэсэн ертөнцтэй холбогдоод тооч гэдэг нь ийм учиртай юм шүү. Тэгэхээр юуг анхаарах хэрэгтэй чи юу хүсэж байна? Сахиусууд чамд юу зөвлөж байна? Тэр мэдрэмжээ дагуул зөв шийдвэр байж магадгүй. Одоо энэ дээр эрүүл мэндийн чинь төвшин харахад хүртлээрээ ингээд аюу хэцүү байдаг. Амар өвдөж хавдаад байгаа юм байхгүй хүртэл маш их стресстэй, ингээд сэтгэл түгшүүр байдалтай, айдастай.
ядарсан, мэдрэлийн ядаргаанд орсон, стрессцэн байдаг байхгүй. За мэдээж нойр унтаж шөнө орой сайн унтаж чадахгүй, нойр хуйлжаад сэтгэл санаа түгшүүртэй байвал дагаад гарах одоо эрүүл мэндийн хувьд үр дагаврууд бий болдог шүү дээ. Янз янз л юм. Нойргүйдэлд орно гэдэг чинь инсомниатай болгоос ахвал ингээл бодисын солилцоо асуудал үүсэн те. Өөр юу вэ? Унтаж сайн унтахгүй бол ингээд жин нэмэгдэж ч юм уу гэдэг. Янз янзын гаралтай зөвлөд одоо эрүүл мэндэд тулгардаг байхгүй. Тэгэхээр энэ дэр бол ингэж яахгүй ерөөсөө тайван амралт маш их чухлаа гэж харж байна. Ингээм бол өөрийгөө сайн айл болох стресстүүлэхгүй хичээж амарч чадах юм бол эрүүл мэнд дээр 5 дугаар сар та бүхний минь хувьд бол ноцтой асуудал үүсэхгүй. 3 дугаархны хувьд бол юу нэг сэтгэл зүйн хувьд нэлээд тогтдоггүй, шийдвэргүй, айцтайгаа нүүр тулж чадахгүй байдлууд өгөшлөд байгаа харагдчих. Тэгэхээр сахиусууд маань сая юу гэж хэлсэн те тэр зүйлийн талаар биелүүлээд айцтайгаа нүүр тулчвал асуудлуудыг шийдээд явчихнаа. Дотоод дуу хоолойгоо сонсоо, өвөг дээдс чинь юу гэж хэлж байна тэрийг сонсоо гэдэг зүйлийг бол та нартай зөвлөмөр байна. За тэгэхээр сахиусуудын зөвлөөний хувьд бол ийм эрүүл мэнд бол ерхийн энергийн юм байлаа. Их хоёрдмол энергиуд харагдлаа. За тэгэхээр одоо 3 дугаарны мод 5 дахь сарын ажил карьертэй ямар байх вэ? Магадгүй анхаарах зүйлсүүд юу байх нь вэ? Тэгээ мөнгө санхүү дээр ямар байх вэ гэдгийг харъя. За тэрний дараагаар хайр дурлалыг үзээ авчина. Би өөр том үзэрийг ингээд хэрэлдэг байхгүй юу. Би жижигхэн гартай. Тэгэхээр надад ер нь ийм үзэр айгу тохиордог энэ. Том үзэр болохоор ядраад идэх. За тэгтээ яах вэ? За 5 дугаархны 3 дугаархны маань 5 сарын ажил карьерийн ерхий ямар байх вэ? Өмнө нь би ажил карьертэй болон ажил карьергүй гэж хүмүүсээ туснаа ваадаг бас бол би энэ удаа би хольж үзнэ. Тэгээд тал талаас нь бүгд чинь чадан ядан ойлгомжтой байдлаар хэлье. 8 of Wands, Hermit, Page of Cups, Knight of Cups, 2 of Cups, Queen of Wands. Okay. Ace of Swords. Маш их сэтгэл хөдлөлүүд энэ одоо 5 дугаар сар та бүхний минь хувьд бол харагдаж байна. Ажил карьер дээр ер нь бол их сэтгэл хөдлөлөөр давмгаал шинжтэй байгаад байна. За би эхлээд Oracle картаас нэмэлт өгөх зөвлөгөө мессеж юу байгааг хараад тэгээд хэлье. 3 дугаархын нөх сахиусуудын зөвлөгөө юу вэ? Close the doors. Бүгдийг ихнээс нь эхлэе гэж хэлж. Энэ дээр ерөөдөө бол нэг сайн ажлын боломж байхгүй бол одоогийн current job is coming to end. Одоогийн байдал чинь дуусгар болно гэж. За энэ бол ерөөдөө миний мэдэрсээр ингэ за нэг хаалга хаахтар нөгөө хаалга нэгнэ л гэсэн үг. Тэгээ шинэ эхлээс битээ. За энэ дээр бол одоогийн байдлаар ерөөдөө ингээд 5 сарын 3 дугаарх минь хувьд ингээд ажил төрөлгүй ч юм уу те ажил төрөл хайж байгаа нэг хэсэг ажилгүй юу хийхээ байхгүй байгаа мэдгүй байгаа хүмүүс минь 5 сар танд минь ажил төрөл бод олчин илүү өөрчин санаан чинь дийдсэн ч юм уу те ажилд орно. За зарим нь бол илүү өөрхөн үзэл бодлоо зөв илэрхийлснээр ажлын ярилцлаганд ингээд өөрийгөө шийдэмгий байдлаар илэрхийлснээр амжилттай ажилд орчих нэ гэж харагдаж байна. Тэгээд зарим нэг юм хувьд бол тэгээд насаараа ч юм уу нэлээд жил ингээл алтан байгууллагад ажилласан хүмүүс маань бол за ерөөхдөө одоо яшиг одоо бий даагаад шинээр юм эхлүүлэхэд үзье. Өөрийн гэсэн юм хийгээд үзье гэсэн байр сууринд одоо 5 дугаар сард хүрэн гэж харагдчих байна.
За тэгээд бүх зүйл бол ажил карьер дээр айгүй хурдан яваад өнгөр санхүүгийн өсөлт гэсэндээ өмнөдөө холбоотой 5-р сард ер нь бол айгүй амжилт хүрчих байх. Тэгээд ер нь удаан хугацаанд бас юу хийх вэ, яах вэ гэдгээ бодож амжаагүй, яг шийдлээ олоогүй, юу хийхээ мэдэхгүй, ямар ажилд орохоо мэдэхгүй байсан хүмүүс мэн зарим нэг танилцсан ч юм уу тусламжийн гараа сунгаж ажилд оруулна гэж харж байна. За тэгээд тэгсний улмаас та нар маань ажил дээр хайрдуулын рамаас үсэх магадaltaй юм байна шүү. Ер нь бол үүсгэж байх. Тэгээд одоогийн байдлаар ингээд угаасаа тогтсон ажил төрөлтэй хүмүүс маань ингээд 5-р сард ямар байх вэ гэж асууж бол магадгүй. Чиний өмнө хязгаарч анзаарч байгаагүй ажил дээр чинь байдаг цуг ажилтг хүнээ чи романтик байдлаар олж харна. Сонирхож эхлэн хоёр биедээ татагдана. Эсвэл шинэхэн орсон ажилсан ч юм уу гэж чам ажилтнтайгаа чи ингээд рамаас үсэх магадaltaй энэ 5-р сард ингээд та нар маань илүү сэтгэл хөдлөлөөр хандах шинжтэй байна. Ямар нэгэн ажил төрөл дээр тэ ингээд бүх зүйл жоохон болохгүй байгаад ирэх юм бол ингээд дотшоо гүнзгий бодолд ороод би энэ ажлыг яг хийх ёстой хүмүүн нөө өршүүлэх үү эсвэл би одоогийн хийж бизнеснийг надад тохирох ажил мөн үү болсон дээр ч юм уу гэдэг ч юм уу гэдэг маш их сэтгэл хөдлөл автаа шинжтэй харагдаад байна л да. 3 дугаархны хувьд бол за тэгэхээр өмнө дээр илүү логик байх гад хичээгээд үзвэл яасан юм бэ гэж бодож байна. За тэгээ ажилласаа гарыг гэж бодож байгаа удаан хугацаанд бодсон хүмүүс бол гараад хувираа юм хийхээр шийдвэр төгссөн бол 5 сард тийм ээ хийж болно. Одоо хувийн юм хийх, өөрийн компани нэх, өөрийн бизнесээ эхлүүлэх бол чи чадна, өөрчн амжилт байна. Урам зоригтой маань ажил үүсчин гайгүй бүтчих шинжтэй байна. Энэ шийдвэртэ харамсахгүй гэж харагдаж байна. За одоогийн ажил дээр ингээд тунаад үлдээ гэсэн хүмүүс маань байгаад байгаа л ер нь бол өмнө саруудаа санхүүгийн асуудалтай байсан бол тэ ингээд 5-р сар санхүүгийн асуудал чинь сайжирна гэж харагдаж байна. За тэгээ зарим нэг нь ажлын байран дээр рамаас үсгэн гэж харагдаж байна. За ажил төрөлгүй хүмүүс мөн ажил төрөлтэй болчихноо. Тэ зарим бүр танил талан ч юм уу туслаад ажилд оруулаад дэмжээд өгчих байхаа гэж харагдаж байна. За заримынхаа хувьд бол хитрхи сэтгэл хөдлөлтөөсөө болоод дотроо гүн бодолд автаад одоогийн ажлаа хийх үү, болох уу гэдэг шийдвэрээр хүрнэ. За тэгэхээр зарим ажил дээр эргэлзээд байгаа хүмүүст бол хэлэхэд бол нэг хаалга хаахтад нөгөө хаалгад нэгдэг гэсэн үгийн дахин гарч иж байгаа. Тэгэхээр одоогийн ажил төрөлч нэг л чиний хүссэн мэдрэмжийг өгөхгүй энергийн хувьд ч тийм хангалттай биш байгаад бол ажлаасаа гарч болно. Эсвэл хийж байгаа бизнесээ хувийн хийж байгаа орхиод өөр шинэлэг юм хийсэн ч болно. Тодорхой хэмжээгээр боломж гарч ирнэ, амжилттай байх болно гэдэг 5-р сар бол харагдаж байна. Тэгэхээр та бүхэн минь өөрсдийнхөө мэрэгэн ухаанаараа шийдэрэй гэж зөвлөе. За ажил карьер мөнгө санхүүдээр бол ерөөхдөө ийм байна. Энергийн төвшин бол хэлсэн тийм. Ингээ харин тийм хоёрдмал байдал харагдаад байгаа аахгүй юу? Ерөөс ингээ айцтайгаа нүүр тулах. Тэгээ биелээд чинь хийвэл бөө айвал бүхий айцтайгаа нүүр тулсан дээр шүү гэж. Тийм бол тодорхой хэмжээнд амжилт нүн тэгээд ажил карьер дээр ингээ эргэлзээд байгаа хүмүүс мань байгаа бол зөв бэлгээ сонсоо. Чиний дотоод дуу хоолой юу гэж юм те тэрийг сонсоо тэгэд хөдлөө айсны ирэггүй нэг хаалга хаахта нөгөө хаалга нэгдэн илүү дээр сайн боломжч байж болно гэдгийг анхаараарай. Тэгэхээр одоо 3 дугаархны минь хувьд синглчүүдийнхаа 5 сарын хайрдуулж ирэхэд төлөв байдлын харъя ямар хөө байх нь. Эдийг харъя. За синглчүүдийн миний 5 сарын хайрдуулын дурлалын адал юу байна вэ? За гар хөлнөөсөө хөлцөл өчий мууртай тоглож жагаад майжуулсан их сайхан хөдөө гадаа яваад сайхан гоё гартай та нарыг огтж байна да. Judgment. Ялв шинэ амьдрал шинэ хайр дурлалыг
хүсэн хүлээж буй амьдралдаа шинэ хуудас нэхийг хүсэж хүлээж буй бол сэтгэлчүүд маань харагдаж байна. Би энэ дээр нэмэлт хүзээр авах уу? Авсан дээр биш. Окей. Тэгэхээр ийм байна. Зарим нэгэн сэтгэлчүүдийн маань хувьд бол энэ сарда дээр хоёр сонголттой нүүрт болох байх. Чам таалагдсан хоёр эрэгтэй хүн, чам таалагдсан хоёр эмэгтэй хүн гарч ирээд алийг сонгох вэ гэж бас нэг бодох шийдвэр төрөх шинжтэй бол харагдж байна л да. Тэгээд яг шийдвэр төрөхгүй байгаад байна. Тэгээд заримынх нь хувьд бол ажил карьер шуумаар танилцах шинжтэй. Би түрүү бол ажил карьертэй хэлсэн шүү дээ. Ажлын шуумаар бас нэг романс үүсгээд явшин заримынх нь хувьд бол нэг X дагаа. Тэгээд шинэ хайр дуурлал X хоёрын алин дээр нь одоо сонголт хийхээ мэдэхгүй байх шинжтэй бол харагдаад байна. За нэг нь ажил дээр нэг таалагдсан залуутайгаа ч юм эмэгтэй доор романс үүсгээд байж өөр гадуур бас нэг хүн сэтгэлээ чинь татаад байх шинжтэй. Энэ болохоор найз нөхдийн чинь дундаас бас гарсан танилж байд юм уу те. Нэлийн жоохон эзэгтэй 5 сар байна. Гэтэ гоё юм адал явдалтай. Хоёр хүний дундыг юм хэнийг нэ гэсэн шинжтэй байхаар харагдаж байна. За тэгэхээр сахиусууд юу гэж зөвлөж байна гэхээр чи өөртөө итгэлтэй, дур булаам, бие даасан эмэгтэй, эсвэл чи өөртөө итгэлтэй, одоо сэтгэл татвар эрхтэй хүнтэй хүүсийн ялгаа хамаагүй гэж би дандаа л учраас юун дээр санаа зовох уу? Чи сингл бол аль алинтай шулуух хэлэхэд уулзаад хин нь илүү дээр хин илүү чамд нийцэхгүй байна уу гэж аль алин талаас нь танин мэдээ судлаад явсан ч нэг буруутах юм биш л гэж хэлээд байл. Ямар нэгэн хүнийг бол хуураагүй шүү дээ. Нэг дор хоёр залуутай, найз залуутай юм, нэг дор хоёр найз хүүхэнтэйс бол хоёр нөхөртэй байгаагүй юм чинь. Тэгэхээр шийдрийг өөрөө бодож аваад гаргаа гэдэг зүйлээ ямар ч тач 5 сар синглчүүдийн маань хувьд бол шинэ боломж, шинэ романтик харилцаанууд гарч ирнэ. Тэрнээс илүү бахна. Зарим нэгэн найзууд чинь чамаг бол ингээд чи удаан хугацаанд сингл явлаа, энэ хүнтэй танилцаадах гэдэг. Үгүй би танилцахгүй гэл. Чиний өнөө сохор болцоо төлөвлөд өгч магадгүй. Тэрэнд нь явсан дээр шүү. Яа тэгэхээр чиний голоодоос яв сонирхолгүй байсан юу яриад намайг хүнтэй зурчлах гадаа гэдсэн нь тэр учруулсан үнэт бол чам таалагдах те. Тэгээд таалагдахаас гадна магадгүй нэг хэсэгтээ нэлээд доктортой харилцаатай байж магадгүй сөүлмэч магадгүй. Тэгтээ энэ би яг 100% гарахгүй л те. Тийм зүйл бол гарч ирнэ. За тэгээд хоёрын дунд алийг сонгох вэ гэж тунгаан бодоход тийм романтик адал явдалтай байх сарууд бол 3 дугаархны хувьд бол үргэлжлэнэ. Гэтэ яг нэгнийх нь талд гарч нэгийг сонгож амжихгүй байсаар л 5 сар чинь дуусна. Тэгэхээр энийг учраа байдлыг 6 сард л олцгоё доо. За юм байгаад байна. За тэгэхээр одоогоор 3 дугаархны хувьд бол хосын харилцаатай хүмүүсийн маань хайр дурлалын ерхий төлөв ямар байх вэ гэдгийг харъя. Хүн ч юу боловч бурх юм. За энэ ч одоо энэ зарим хостой хүмүүс нь 5 дугаар сард нэрэ холион бантан энэ хутгаж хаягнэ. Одоогоор найз залуутай юм уу найз эмэгтэйтэй мөртлөө чамайг сонирхож чиний араас ингээд шаргууцалдах хүмүүс бас гараад ирэх нь магадгүй 1 2 3 энэ бол бас хостойгоо нэлээд асуудал үүсэх шинжтэй бол 5 дахь сар бол харагдчихээн л та. Гэхдээ арайч салчихгүй л дээ. Энд дээр би бүр маш олон хүмүүсийг бол олж харж байна. Энэ жоохон бодох хугацаа хэрэгтэй. Энэ жоохон хүндхэн таарад хүзэр байна. За Jacobs
Page of Pentacles. За ямар ч чиний хос ч юм бол чамд ингээд өөрөө ингээд те ингээд хоёрын харилцаа бол асуудалгүй үргэлжлээ. Чамааг өөрөө романтик болцоонд дуурайд шүлэг цахаа бичдэг юм уу, хонгормын санжийн хоёлаа гадуур гарэж гэдэг юм завгүй байсан гэсэн ингээд чамтай уулзах цагийг тоолохтой тиймхүү зүйлүүдийг бол хичээнгүйлэн гарах нь энэ чанд маш их аз жаргалыг авчирна гэж харагдаж байна. Тэгэхээр гинтийн өөрчлөлт гарч магадгүй юу гэхээр чи нөхөртэй байсан чи их нэртэй байсан чи нэг залуу чамд хайраа илчлээ, нэг эмэгтэй чамд хайраа илчлээ салахгүй байх шинжтэй харагдаад байна л да. Ингээд чиний нөхөртэй мэднэ, чиний их нэртэй мэднэ. Гэхдээ хамаагүй би чамд за хоёулын ядаж нэг уулзаад үзье л та гэсэн байдлаар ингээд нэлээд төрөнгээ чи тэгэхээр энэ зэн тал дээр бүр яг юу ихээ мэдэхгүй те ингээд магадгүй эстэл нь үүний чиний хамтрагч олж мэдстэй хоёрын дунд нэг цалт сарнингаа алдах асуудлуудын 5-аас үүсэх байна. Гэхдээ би энэ залуутаны холбоотой биш энэ манай ажлын газрын залуу өөрөө л араас гүгээд идэв штэ. Чи надад итгэлтэй гэж ингээд чи бас ингээд хэлээд тахтай худлаа. Чи намайг хуурцсан байж магадгүй хойлоо салыч гэдэг юм нэг юм хөндлөнгийн хүний ингээд 30 хүний мөн карт гарч иж байгаа хгүй 30 хүнээс болоод харилцаа чинь баг нуран унангаа алднаа. Тэгтээ яхав гайгүй тэгээ за чамааг уучлаад ч юм эсвэл ч өөр ингээд учир байдлаа хийснээр харилцаа чинь гайгүй болно гэж харагдаж байна. Тэгээ та нарын минь хувьд бол юм байхгүй. Тэгээд хэдий чи хостооч гэсэндээ магадгүй зарим нэг нь бүр шулуу болж дээ. Чи өөрөө илүү харж билүүд болоогоос шулуу бол нөхөртэй ч гэсэндээ өөр залуутай болцох. Үүний чинь чиний хосч олж мэт эсвэл чи их нэртэй ч гэсэндээ илүү харж билүүд болоогоод их нэрээ асаа өөр эмэгтэй хүнтэй уулзах байд юм. Энэ асуудал чинь ингээд гинтийн эрсдэл бол 5 сард авчирна гэж харагдаж байна. Тэгэхээр жоохон болгоомжтой байхгүй юу да тий. Хамтрагчтай бас өмнөж байх хэрэгтэй. За заримийнх нь бол ерөөсөө тийм хуурж мэхлээд байсан юм бол байхгүй. Өөрөө л гимтэлний хүн гарч ирэл чиний нөхөртэй найз залуутай байх надад хамаагүй гэл. Тамсаад гарч ирээд юм хайрын гурвалж романтик юм шиг, зовлонтой юм шиг юм асуудлууд бол үргэлжлэхээр ягаад тэгэхээр чи бол Queen of Wands аюухэр чи маш их энерги өндөртэй сэтгэл татам эмхтэй сэтгэл татам эрэгтэйч байдаг юм уу болохоор тэгээд олон хүнийг 5 дугаар сард өөрийнхөө араасаа чарга уцалтуулах дурлуулах гүйдгүүлэх зүйлийг бол 5 сард гарна гэж харагдаж байна. За тэгтээ ингээд одоогийн хосоосоо бол салт зарин гэсэн зүйл бол байхгүй ш нэг иймэрхүү асуудал бол үүснэ. Ер нь нэлээд олон хүний анхаарлын төвд байхаар шинжтэй харагдаж байна. За зарим нь бол би хийсэндээ өөрхөн буруугасаа болоод нэг өөр хүнтэй нэг хамдарсан рамаас үүсгэнээс болоод хамтрагчаас хатах үг сонсох зүйл бол гарнаа гэж харагдаж байна. За тэгээ бусдаараа бол гайгүй дээ. За тэгээд хизээ тэгээд ийм асуудал гарсан ч гэсэндээ ингээд чи өөрөө эвлэрч юм нөхцө хоёлаа бүгдийн март чиний буруу биш юм чинь эвлэрийгээд өөрөө хүрээд ирснээр харилцаа чинь бас ад жаргалтай болох хэвээ болох 5 дугаар сараа гэж харагдаж байна. За тэгэхээр гайгүй гэсэн үг. За ингээд 3 дугаарынх юм таараад уншлаа. Гүүгээр өндөрлж байна. 3-4 цагийн турш бэлдсэн ерхий төлөв юм үнэлж байвал лайк, subscribe даруул их талархна. Баярлалаа, баяртай.